За сайн уу манайхаа. За яг одоо шөнийн 1 цаг 40 минут болж байна. Хар шин яагаад бичлэг хийх гээд ингэ сууж байна вэ гэхээр би уг нэг сайхан унтах гал орондоо ороод уцаа ингээд оролтоо байжсэн чинь Рүүсэ Джейден Смиттэй үлддэг мэдээллийг олж хараад би бүр шок болоод юу вэ гэж бүр итгэдэггүй. Тэмүүтэ TikTok руу ороод баахан бичлэг үзлээ. YouTube руу орлоо. Google руу баахан мэдээлэл хайж үзлээ. Тэгсэн чинь нэрэл үнэхээр магадлал өндөр байгаа байхгүй. Тэгээд энэ талаар би нэлээд олон мэдээлэл цуглуулж авсан байгаа учраас энэ талаар бас та нартай зориулаад шөнө орой байсан ч хамаагүй бичлэг хий гэж бодсон байгаамаа. Рүсэ болохоор 1997 оны 2 сарын 11-нд төрсэн. Джейден Смит болохоор 1998 оны 7 сарын 8-нд төрсэн мөхийн орд юм байна. Тэгэхээр энэ хоёр маань Рүсэ нэг насаар ихч гэсэн. За тэгээд Rose маань болохоор сүүлд альбом гаргасныг та нар мэдж байгаа. 12 сарын 6-нд гаргасан те. Тэгээд Toxic Till the End гэдэг дуун клиптэйгээ цацагдсанаас хойш маш олон хүмүүсийн анхааралд өртөөд тэрхүү клипнээс болоод Jaden Smith-тэй үргэлжлэх байх магадлал маш их байна гэсэн тийм тамхлыг бол төрүүлсэн энэ клип байгаа. За тэгээд энэ клипийг яасан бэ гэхээр за мэдээж Toxic Till the End гэхээр toxic хайр дурлалын талаар үгүүлсэн X-тэй зориулсан X-ийг танилцуулж байгаа ийм дуу байгаа. За тэгээд энэ клипний X-ийн дүрд хэн тоглосон бэхээр жүжигчин Evan Mock гэдэг залуу тоглосон байгаа. Бас 1997 онд төрсэн залуу байгаа. Тэгээд энэ клипэнд тоглохын тулд ийм халзан үстэй болоод тэгээд үс жоохон ургацсан байгаа дэр ягаан үсээр будуулсан байхгүй. Тэгэхээр энэ залуу маань 2 жилийн өмнө яг ингэж өнгөр будуулж байсан бол энэ клипэн зориулж дахин ягаан өнгөр будуулсан гэж байгаа. Яагаад одоо Jaden Smith-тэй үргэлдэг гэсэн ийм цуурхал гарах болвоо гэхээр энэ клипэндээ Jaden Smith 2019 онд яг ийм халзан үстэй ягаан үстэйсэн байхгүй юу. За тэр зураглалыг бол харуулж өгч байгаа гол дүрийн залуу тийм. Хоёрт болохоор скейтбордыг бол маш их гаргаж ирдэг. Яг одоо X-ийн дүр тоглож байгаа залуу нь хүртэл Русыг аргахдах гад ингээ хажуунаас гарч ирэхдээ скейтборд нунж байгаа. Ерөөдөө ингээ скейтборд бол маш их гарч ирдэг байхгүй. Тэгээ скейтборднгүүт одоо Русыг хинтээ үргэлжчихсэн болоо гэл ингээл таамаглал гаргаад ирэнгүүт ийм хоёр таамаглал гарч ирсэн заяа. За нэгт нь болохоор скейтбордын яг мэрэгжлийн ийм тамирчин Джейсон Choi гэдэг. За тэгээ энэ залууг болохоор хүмүүс яг Русигийн X юм байна гэсэн тийм таамаглал гаргаад чат руу айгүйх ингээд хүмүүс ингээд юм бичээд исэн байл да ингээд мэдээж нэг Русигийн гомдооцсон байгаа даа штэ. Тэнгүүт нь энэ залуу бүр тэсгээ байгаад энэ клип цацгаснаас хойш өөрөө бүр ингээд стори оруулаад стори дээр юу гэж оруулсан гэхээр I'm not Rose's X гэж аахгүй. Би бол одоо Rose-ийн найз залуу биш ээ. Би танаас гуйж байна. Бити ийм бичээдээ. Би зүгээр Blackpink-ийн фэн. Тэрнээс цаашгүй би ерөөсөө Rose-ийн найз залуу биш шүү гэдэг бүр ямар сайндал тэсгэл алдаад ийм стори оруулж авах вэ. Тэгэхээр маш олон дэлхийн фэнүүдэнд тэгээд бичсэн байгаа байхгүй юу. Энэ залуу болохоор яг ийм стори оруулчаад дахиад нэг стори оруулсан. Бүр тийм мэдээл гаргасан байхгүй энэ залуутай үргэлтгээ. X нь байх магадaltaй гэсэн чинь. Тэгээд тэрийн скриншот хийгээд тэр залуу одоо болноо. Би биш ээ гэд бүр дахин стори оруулсан байдаг. Джейсон Choi гэдэг залуу болохоор биш гэдгээ өөрөө илэрхийлжлээ. Нөгөө магадлал нь болохоор Jaden Smith байна. За Jaden Smith болохоор 2019 онд ийм Blackpink хамтлагийнханд анх танилцахдаа, ялангуяа Rose-тэй танилцахдаа ийм ягаан үстэй байсан. Яг тэр үед өмсөжсэн хувцс нь Rose-гийн хувцс болохоор ийм хар өнгийн топ, хар өнгийн ийм мини юпог аахгүй. Тэгээ клипэн дээрээ Ruse яг энэ үеигээ те X-гээ илүү тодтогдох үүднээс 2019 онд анх танилцчихсан үедээ өмсөжсэн хувцаа дахин одоо сануулах үүднээс тэр хувцсыг клипэндээ шигтгэж өгсөн. Тэр ингээд айгүй уурлал ингээд Ruse ингээд алхаж идэв шүү дээ. Ингээд араас найзаал нэрдэг тийм ээ. Яг тэр хэсэг дээрээ яагаад Ruse энэ хувцсыг өмсөх болвоо? Одоо хороо дэлхий дээр өчнөө олон өнгийн хувцс те дизайнтай хувцс байхад яагаад заавал тэр Coachella фестивалд оролцож байсан тэр хувцсыг өмсөх болоо. Тэгэхээр энэ бас их сонирхолтой тийм үү? Тийм учраас яг энэ хэсгийг 2019 онд Ruse хинтээ танилцсан байж болох уу гэдэг ингээд хайж агаад хүмүүс Jaden Smith дээр тогтоод байгаа байхгүй юу? За энэ бол хоёр дахь нотлох баримт гэж ойлгож болно. Ягаан ус байх нэ. За хоёрт болохоор хувцлалт. Ruse-гийн хувцлалтын сонголт гэсэн. За гуравт болохоор Coachella фестивал дээр өмсөн энэ хувцс нь Jaden Smith-тэй танилцчихсан үе гэсэн шүү дээ. Яг тэр үед ч гэсэн Blackpink хамтлагийнхан Jaden Smith-ийн аав ээж болох Will Smith болон Jada Smith хоёртой бол танилцчихсан. Бүр хамтдаа зургнууд даруулсан байдаг. Мэдээж Blackpink-ийн үзүүлбэрээ үзүүлж байгаа тэр фестивал болохоор олон хоног болж байгаа шүү дээ. Тэгээ нэг өдөр нь болохоор Jaden Smith тайзан дээр бас үзүүлбэр үзүүлсэн юм байна. Аав нь бүр Will Smith ингээ surprise болоод бас үзүүлбэр үзүүлсэн. Яг тэрийг болохоор Blackpink-ийн охтууд маань бүр амдаараа очиж үзсэн байна.
Jaden Smith тайзан дээр гарангуудаа Blackpink-ийн ирсэн байна. Одоо бүгд алга тасч байгаа дэмцгээ гэ. Тэгээ өөрөө тайзан дээр байгаа хэрнээ үзэгчид дунд Blackpink-ийн ирсэн байна гэдгийг гоё илэрхийлж өгсөн. Тэнгүүд нөө үзэгчид нь бүр бүгдээрээ ойрлж морилоо. За тэгэж Jaden Smith ингээд үзүүлж байх хооронд Rose хашгирдаг. Jaden Smith, you rock ингэж орилж байгаа байхгүй. За ийм хөрхэн яг хэсэг байдгаа. Энийг бас хүмүүс бичлэг болгон үлдээсэн байдгийн байна. Дараагийн дөрөвт хүмүүсийн бүр яг Jaden Smith-тэй үргэлдэг юм байна гэдгийг нотлох бас зүйл нь юу байсан бэ гэхээр Rose, Jaden Smith хоёрын яг машинаас хамт гарч байгаа зураг нь дахин сөхөгдөж гаргаж ирж байгаа хгүй. За тухайд бол яг зүгээр найзууд байж болно те. Гэхдээ яг энэ клиптэй холбогдоод Jaden Smith, Rose хоёрын хамт авсан зураг нь одоо юу гэдэг вүлээ гэж хүмүүс ингээд фэнүүд нь хайж үтсэн юм шиг байна. Тэгэхэд яг энэ зурагнууд нь гарч ирсэн. За энэ нь бас л дахиад нотлоод байгаа юм шиг мэдрэмж фэнүүд биднэрт бас төрж байгаа байхгүй юу. Jaden Smith-ийн дуулдаг одоо төрөл жанр гэх юм бол ийм хип-хоп, emo rap те хайрын дуулдаг рэпрүүд эдэн штэ. Хамгийн сонирхолтой нь 2024 оны 6 сарын 21-нд Roses гэдэг дууг YouTube дээр шинэ клип цацсан байгаа байхгүй юу? Roses. Би тэр энийг ерөөсөө анзаараагүй байгаа. Одоо ингээд бодох нэ Rose зориулсан ийм хайрын дуу байхгүй. За тэгээд энэ дууны ингээд агуулганых юм бол ингээд буцаж над дээрээ ирээчтэй гэдэг X найз охиндоо зориулсан ийм дуу байхгүй. Тэгэхээр нэрэл Jaden Smith байх бас магадлал бас их өндөр байгаадаас Rose болохоор Jaden Smith-д зориулж Toxic Till the End гэдэг дуу зориулсан байдаг. Jaden Smith болохоор айл үжинэ 6 сарын өмнө Rose зориулсан дуу зохиогоод бүр гаргацсан байгаа байхгүй. За тэгээд клипийг би бас үзсэн. Клип нь их гоё. Дуу надад бол үнэхээр гоё санагдсан. Нэг тийм soft зөөлөн аялуутай. Яг ингээд нэг юм тайвширмаар байгаа стресстэй үедээ ингээд сонсомоор дуу шиг санагдсан. Үнэхээр гоё дуу байсан шүү. Надад бол үнэхээр дуу таалагдсан. Клипийн ч гэсэн гоё байсан. Jaden Smith бол яг клипийн дундуура ийм цэнхэр өнгөө сарнаа тий ингээл өнөрлж мөнөрлээл. Тэгэд нэг зураг айгүйх гаргаад ирсэн. Ард талдаа ингээд нар жаргаж байгаа үед нэг хүн ингээд зургийг дараад тэр зургийг яг тэр клипэн дээр айгүйх гаргаж ирсэн. Тэгэхээр зүгээр миний бодлоор шүү. Би юу гэж бодсон бэхээр магадгүй Rose-гийн гарсан зургийг нандинаад клипэн дээр гаргаад иж магадгүй. Тэр хэн мэдгүйхээр Rose л мэднэ. Jaden Smith Rose хоёрын л нууц. Бусдад нь бол тэ Jaden Smith тэр зургийг гаргалаа гэхэд энийг Rose зураг дарсан байх гэж хинч таамаглахгүй. Гэхдээ энийг бол би зүгээр өөрөө таамаглаж байгаа байхгүй юу. За тэгээ энийг яагаад би таамагласан бэ гэхээр та нар анзаарах юм бол Rose-гийн одоо оруулж байгаа пост зургнуудыг харах юм бол өнөөдөр оруулсан зураг нь ч гэсэн Toxic Till the End гэдэг дууны яг арын хэсэг те клипний үеэр авахулсан зургнууд нь дандаа ийм цагаан хүрээтэй зургнууд байгаа байхгүй. Зургийн стил нь адилхан байгаа зү. Jaden Smith-ийн тийм цагаан хүрээтэй ийм угаалгадаг зураг байдаг шүү дээ. Шууд ингээд дороо гарч ирдэг. Тэр зураг байна. Rose-гийн байнгын одоо хэрэглэх дуртай тийм зураг. Хоёр надад айгу төстэй санагдаад байна. Тэгэхээр энэ хоёр үргэлжлэх байсан байж магадгүй. Сонирхол нь хүртэл айгу адилхан. Roses гэдэг дуун дээр нь штэ нэг ийм үг байдаг. That one night that we found love at the festival гэж аахгүй тий. Тэр ингээд орой өвдөж би чамтай ингээд яг фестивал дээр ингээд танилцсан. Бид одоо нэг олж уулзаж учирсан гэсэн тийм утгатай байгаа байхгүй. Тэгэхээр 2019 оны Coachella фестивал дээр Jaden Rose-ыг анхаарсан. Rose ч гэсэн Jaden-тэй анх удаа танилцсан. Энэ бол шууд нотлох баримт болоод байгаа байхгүй юу? Бүр илтгээд байгаа байхгүй юу? Ийм олон давхцлууд ингээд зэрэг давхцаад байна гэж та нар боддоо. Сонирхолтойгоос. За тэгээд энэ хоёрыг анх танилцахдаа авахулсан зургнуудыг та нар анзаараарай. Тэгээд би Jaden Smith-ийн Instagram хаяг руу орж үзсэн байхгүй юу? За тэгсэн чинь 2021 оны 9 сараас хойш 2 жилийн хугацаанд ямар ч пост оруулаагүй байгаа байхгүй юу? Тэр дунд 2 жил яагаад байхгүй болчихваа? Магадгүй тэр постуудаа зүгээр устгасан байж магадгүй тий. Энүүдийн таамаглаж байгаа болохоор юу яцсан юм шиг үлээ. Jaden Smith Blackpink-тэй авахулсан зургнуудаа устгасан байсан ч гэлөө нэг тийм яриа бас явж ирсэн. Гэхдээ энийг бол яг батлагдаагүй. Тэгэхээр нэг бол устгасан байж магадгүй, нэг бол тэр хугацаанд Rose-тэй салцсан байсан учраас сэтгэл санаа нь маш тийм хямралтай, айгүй хэцүүс учраас тийм нэг пост оруулахч тийм хүсэл сонирхол байгаагүй. Тэгээ шинэ пост оруулаад тийм итгэвтэй байгаагүй баг. Тийм токсик харилцаа гэж байна шүү дээ. Зүгээр миний бас бодлоор Jaden Rose хоёр салж нийлээлсэн юм шүү. Салж нийлээл нэлээд олон жил явсан юм шүү байгаа. Rose-гийн тэр шинээр гаргасан Toxic Till the End гэдэг дуун дээр нэг ийм
одоо хэсэг байдаг. You wasted my precious years гэж аахгүй. Тэгэхээр чи миний цаг хугацааг өрн таран хийсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр салж нийлжээж ингээд юм токсик харилцаатай байсан юм шиг байна. Яг л нэг юм Selena Justin хоёр шиг тий. Өнгөрсөн жил буюу 2023 оны Coachella фестивал дээр Jaden, Rose, Lisa 3 хамтдаа тоглолт үзсэн байгаа. Coachella фестивал дээр Doja Cat-ийн үзүүлбэрүүдийг ингээ үтсэн байгаа хгүй. За тэрэн дунд болохоор Lisa, Jaden хоёр дандаа хамт байгаад байсан. Тэгээ сүүлдээ юм уу эхэндээ юм уу сайн мэдгүй байна. Rose гарч ирээ тэр гурван ингээ хамтдаа ингээ үзүүлбэр үзээ тий. Ингээд юм enjoy хийж байгаа тэр бичлэгүүдийг бас явж илээ. Jaden Smith уг нь бол Blackpink хамтлагийнхантай нилээн дотн найзууд хэрнээ. Одоо Blackpink-ийн аккаунтыг дагдаггүй. Дөрвөн гишүүний алийг ч дагдаггүй. Unfollow хийсэн байгаа байхгүй. Дагдаг байжгаад unfollow хийсэн гэсэн тийм гаргаж ирсэн тийм баримтууд байсан. Мэдээж Blackpink-ийн охтууд болохоор ямар ч social хаягийг бол дагдаггүй. Харин Jaden Smith тэр дөрвийн алинч дагах болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ яаж ихээр салцсан нэлийн одоо бүр амар харилцаатай ингээд салцсан учраас нөгөө найзлахаач болоод Rose-гээс бусад одоо Blackpink-ийн 3 гишүүд маань ч гэсэн Jaden-гээс ингээд харилцаагаа холбоогоо тасалдсан юм шиг байна. Jaden Smith Rose-тэй ингээд мэдлээд ингээд хэвэрж байгаа бичлэг байгаа. За энэ бичлэг ингээд Jaden-гийн үсний зэслэлийг харах юм бол нэг 2023 оны Coachella фестивалийн бичлэг юм шиг надад санагдсан. Rose-гийн шинэ клипэн дээр эхлэл хэсэг дээр нэг залуу дугуйгаа эвдэлсэн гараа өргөж байгаад Rose-г машинтай яж байгаа зогсоонгуудаа уучлаарай би ингээд миний ингээд байктэй ундаг дугуй маань идэрчлээ. Надад туслаач, надад тусламж хэрэгтэй байна гэж яагаад машинд нь сууж цаашаа явчихдаг тийм үү? Тэнгүүтээ энэ хэсгийг яагаад Rose ингээд сонгож оруулсан юм болоо гэд бодоод үзэнгүүт яг Jaden Smith-ийн гаргасан Roses гэдэг дууны клипэн дээр Jaden нэг юм мотоциклийг ингээд асаах гад астдгүү эвдэрсэн байгаад байдаг хгүй ингээд машин зам дээр. Тэгвэл энэ хоёрыг заавал мотоцикл тэрнтэй төстөөгөө байкийг гаргасан байж магадгүй. Давхцал гэх үү зүгээр тохиолдол гэх үү та нар юу гэж бодож байна? Тэгээ дараагийн Rose-гийн дууны үгэн дунд нэг ийм үг байдаг. His favorite game is chess гэдэг. Энийг болохоор би өөрөө хайж үзсэн шүү. Энэ тэнд юусоо би бичлэг үзээгүй. Зүгээр ингээд яг ийм хэсэгтэй байхаар нь би гинт бодохгүй. Магадгүй Jaden Smith ийм chess те шатар тоглох дуртай байсан юм бах та гэдэлсээ Google-ээс хайгаад үзлээ. Тэгсэн Jaden Smith ингээд chess гэж тайсан чинь ерөөсөө тийм мэдээл гарч ирэхгүй хэрнээ. Will Smith-ийн зургнууд зөндөө гарч ирсэн. Will Smith том хүүтэйгээ одоо Jaden Smith-ийн ахтай хамт ингээд шатар тоглож байгаа зураг зөндөө байна лээ. Тэгээ Will Smith бүр ингээд залуугаасаа дандаа юм шатар тоглож байгаа. Ер нь тийм шатар тоглох үнэхээр дуртай. Тэгэхээр би бодохдоо аав дуртай аав чинь тэр гэр бүлийнх нь одоо том хүүн тоглож байгаа аав чинь баг хүүдээ ч гэсэн тий шатар тоглодог соёлоо бас гоё өвлүүлээд явдаг. Хамтдаа гэр бүлийн тийм family time байдаг шүү дээ. Тэр үедээ ч гэсэн хүүхдүүдтэйгээ тоглодог байх гэж би бодоод байгаа. Тэгэхээр Jaden Smith ч гэсэн би бодохдоо шатар тоглох дуртай, шатар сайн тоглодог байх. Тэр клипний хэсэг дээрээ ч гэсэн Rose ингээд шатар тоглоол. Тэгээ найз залуу тэр клипэн дээр одоо гол дүрийн залуу ч гэсэн шатар тоглоол. Тэгээ ингээд шатар ингээд тоглож хаад ингээд утсанд нь мессеж ирсэн юм уу? Утсанд нэг юм notification ингээд асангууд нь тэр залуу гараараа ингээд нуудсан шүү дээ. Тэнгүүд Rose ингээд уурлаад босоо явчихдаг те. Тэгэхээр магадгүй Jaden Smith-тэй өөр өндөө олон харилцаач гэдэг юм эсвэл одоо эмэгтэйчүүд араас нь гүйдэг л ах те. Тэнгүүтээ харилцаагаа нуух гад магадгүй Rose-г жоохон хуурсан байж магадгүй. Араар нь тавьсан байж магадгүй. Эсвэл дандаа худлаа яриад байдаг байсан байж магадгүй. Эн чинь бас нэг талаараа одоо хосын харилцааны токсик харилцаа учраас сүулдээ ерөөсөө Rose тэсгээ байгаа за би явлаа гэд яваад гэсэн байж магадгүй. Би бол тэгж таамаглаж байна. Тэгээ үүнээс гадна 2023 онд Blackpink хамтлагийн дэлхийн аялын тоглолт хийсэн шүү дээ. Нэлээд удаан хугацаанд бараг жил гарan аялын тоглолт хийсэн тийм. Тэгээ 22 оноос 23 онд. За энэ хугацаанд болохоор Jaden Smith-тэй дахиад ингээд харилцаагаа сэргээх гээд байж магадгүй. Тэгэнгүүтээ яагаад ингээд салж байгангүүт Blackpink-ийн охтууд чинь нилээн завгүй тэгээ Rose өөр ингээд дуу хөгжим аялан тоглолт те одоо загвар магвар ингээд амар завгүй байгаа штэ. Иш тийшээ байнга нисээл те олон орноор ингээд аялаад явж байгаа. Ажлын шуумар ч гэсэн. Тэгэнгүүт Jaden Smith Rose-тэй ингээд уулзах боломж байхгүй. Мэдээж нөгөө хосуудад алсын зайны харилцаа үерхэл гэдэг чинь аюу хэцүү шттэ. Тийм болохоор энэ нь одоо энэ хоёрын харилцаа хөндийрхэд бас их нөлөөсөн баг. Тэгээд яг ийм алсын зайны харилцаатай холбоотой ийм үерхлийн
үерхэлтэй холбоотой Jaden Smith-ийн Still in Love гэдэг нэртэй дуу байдаг юм байна. Тэгээ та нар бас сонсоод үзээрэй. Тэгээ энэ дууг ч гэсэн бас Rose-тэй холбоотой байж магадгүй гэсэн тийм таамаглалыг бас хүмүүс гаргаад байгаа. За одоо би та нарт хамгийн сүүлийн баримтыг яриа. За энэ нь болохоор Rose-гийн яг тоглолтын үеэр маш их тийм уйлж байгаа бүр ихэр татаж ингэж уйлаад бүр шаналаад ингэ уйлж байгаа бичлэг явдаг. Өөрхөн дууг дуулж байхдаа бүр тэсгээ байгаад ингэ уйлдаг. Rose-гийн энэ шинэ дуугны клипийг би анх үзчихэд яг тэр Evan Mock-тэй үнсэлцдэг хэсгийг хараад би бүр oh my god гэд яг тэр хэсгийг маш олон хүмүүс үзээд бүр шокнд орж байгаа хгүй. Яа тэгэхээр хизээч одоо юу гэдэг Blackpink-ийн охтуудтай ингээл хүнтэй үнсэлцэж байгаа клипэндээ бол тэр хэсгийг ерөөсөө оруулдаггүй штэ. Тийм солонгос нэг бас нэг соёл гэж юм биш штэ тий. Тэгээ та нараас юу ч бодож гин Rose-г Jaden Smith-тэй үерхдэг гэж бодож гин үү? Эсвэл зүгээр миний саний хэлсэн зүйлсүүд бол зүгээр тохиолдол байсан уу? Тэгээд би бодохдоо чадвал дараагийн бичлэгээр ингээ part 2, part 3 болгоод бичлэг болгон хүрхий гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас та нар part 1 энэ бичлэгийг үзээд сэтгэлдээ доор коммент хэсэгт бичээрэй. Сүүлийн үед би ингээ дэлхийн нийтийн одоо урлаг соёлын дуучдыг ялангуяа эмэгтэй дуучдыг ингээ анзаараад харах юм бол Taylor Swift чинь дандаа X-тэй зориулж ингээ дуунууд гаргаад тэр нь ингээ маш олон хүмүүст дэлхийн олон сая хүмүүст ингээ хүрдэн штэ. Тэр дуунууд нь ч гэсэн маш амжилттай болдог тийм үү. Яа тэр нөгөө урлагийн хүмүүс чинь өөрөө ингээ амар мэдрэмж өндөртэй байдаг хүмүүс учраас эморхороо тэр хайртай X-тэй зориулж дуу аялгуу ингээ тэр онгод нь ингээ төрдөг юм шиг ба тий. Үг нь орж ирээл, аян нь орж ирээл тэгт юм шиг ба. Тэгэл өөрөө Rose ч ингээ гитар тоглодог, Taylor Swift ч гэсэн гитар тоглодог. Тэгээ сүүлд хэд одоо та нар бодлоо Taylor Swift-ийн номер 1 фэн гэж хэлж болоо Sabrina Carpenter ч гэсэн одоо маш их амжилттай байна тийм үү. Тэгээ дуунуудыг харах юм бол бас л яг X-тэй зориулсан. Тэнгүүд Rose одоо болохоор бас яг тэр жишгээр гэх юм уу яг X-тэй зориулаад гаргасан дуунд бас маш олон хүмүүст хүрж ийн. Тэгээ надад тэр дуунд таалагдсан клип нь маш тийм цохоо сайтай, үзэхэд гоё, урамтай, дуун ч гэсэн гоё. Сонсоол ахаар тийм дурлахаар гоё дуу байлээ. За sorry манайхаа өчигдөр би бичлэгээ бичиж байхдаа яриан дундаа нэг чухал зүйлийг ярихаа мартсан байна. Өнөөдөр эдит хийж байхдаа анзаарлаа. Тэр нь юу гэхээр 2020 онд хөл хорионы үеэр олон улсын нислэг хийж болохгүй байгаадсэн шүү дээ. Яг тэр үед Blackpink хамтынхан иш тийшээ явж чадахгүй байх үедээ дэлхийд алдартай нэвтрүүлэгт оролцохдоо хөтлөгч өөрөөс нь асуудаг байхгүй. Ялангуяа Лизагаас асуудаг. Лиза та нар 2019 оны Coachella-д оролцсон. Тэгэхэд ямар байсан бэ? За тэгээд Coachella фестивал дээр маш олон алдартай уран бүтээлч болон алтартнууд одоо тайзнаа гарч үзүүлбэр үзүүлсэн. Тэгээд хин чиний одоо тэр сэтгэлийг айгүй хөдөлгсөн бэ? Хинтээ ингээ уулзсан бэ гэж асуухад шууд Лиза ингээ шууд бодохгүй. Jaden гэсэн чи хажуунаас нь Rose Jaden Smith гэх те үргэлжлүүлж хийж байгаа бүтэн өгүүлбэрээ тэр ямар алдартай байсныг тэгэнгүүтээ хөтлөгч асууад байхгүй Jaden Smith үү Will Smith-ийг та нар мэдгүй аавыг мэдгүй гэж асуусан чинь Lisa oh yes of course гэдэг бүр амар өөртөө итгэлтэй бүр одоо of course гэж хэлж байгаа нь мэдгүй аах баг тэр мэдгээс баг илүү штэ гэж байгаа юм шиг тийм өнгө аясаар яг ингээл хэлчихсэн чинь Jenny контролдоод Lisa-гийн ингээ мөрөн дээр ингээ зогтдог байхгүй контрол дээр хамаагүй ярьчваа гэд хүн чинь сэтгэлийн хөдлөөр нэг лайв нэвтрүүлгийн үеэр юу ч ярьж магадгүй шүү дээ. Тийм учраас нэг Jenny хей гэд ингээд гараа өрчээ. Тэнгүүд нь Lisa за окей гэд. Тэнгүүд яг тэр процессын үед нь шүү дээ. Та нар Rose-гийн гаргаж байгаа реакшныг хараарай. Ингээд нэг тийм та нар бодолтой найз залуугийнх нь аавын хөтлөгч асуунгууд хичнээн ингээд нууж байгаа ч гэсэн маш нууцаагаа шүү дээ энэ чинь. Тэнгүүд нэг юм сонингуйтай юм шиг эсвэл нэг бантж байгаа ч юм шиг нэг тийм сонин реакшн гаргадаг заяа. Тэгэхээр би та нарт яг одоо тэр бичлэгийг үзүүлье. Та нар сайн анзаараарай. Celebrities there at Coachella. Me? Yes. Yeah. Jaden, actually. Jaden Smith. Jaden Smith. Oh, Jaden Smith. Oh, wow. How about that? And was his dad with him? Do you know about his dad? Yes. Oh, his dad was there. Okay. Yeah. Тэгээд би нэлээд олон зургуудыг ингээд үзсэн чинь 2019 онд Jaden юм ягаан өстэй байхдаа нэг юм хар өнгийн зүйлтийг аявих зүүж байгаа байхгүй юу. Jaden-ийн төрсөн дүү Will Smith ч гэсэн тийм хар зүйл зүүдэг. За тэгээ Rose бас яг тэр хар зүйлтийг зүүж байгаа бас зураг байдаг. Тэгэхээр энэ магадгүй хосын эсвэл найзуудын ямарваа нэгэн бүлгэмийн ч юм уу мэдхгүй ямар тач эсвэл нэг сайн найзуудын бэлэгдэл болгож тийм зүйлт гаргасан ч магадгүй сайн мэдгүй байх. Ямар тач яг адилхан хар зүйлт зүүдэг юм бэлээ.
Гэсэн Roses гээд дуун дээр ч гэсэн Jaden Smith гарч ирэхдээ тэр хар зүйлтийг зүтсэн байсан. Яг тэр клипэн дээрээ уг нь өөр стиг имижтэй өөр зүйлс зүүж бас болох л байсан шүү дээ. Тэгэхэд яагаад тэр хар зүйлтийг зүүсэн юм болоо? Тэр яг хар зүйлт яг ямар утга учир агуулгатай юм болоо? Та нар юу гэж бодож байна? За тийм ээ. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Ингээл яриад ахаар байна. Тэгээд бүгдээрээ дараагийн part 2-оор уулзъя. Хүлээж байгаа хүмүүс доор комент үлдээгээрэй. Баяр таа.